Санхүүгийн мэдээллийн албаны GoEmail цахим портал мэдээлэл хүрэхтэй этгээд хэрхэн бүртгүүлэх зааврыг танилцуулъя. GoEmail цахим портал бүртгүүлэхийн тулд эхлээд GoEmail цэг Монгол банк цэг хэмээн сайт руу нэвтрэнэ. Та бүртгүүлэхээс өмнө гарын авлага зэс рүү орж GoEmail-тэй холбоотой гарын авлагатай танилцсан уу? Бүртгүүлэхдээ вебсайтын зүүн хэсэгт байрлах бүртгүүлэх товчийг дарж бүртгүүлнэ. Хэрэв анх удаа мэдээлэл хүрэхтэй этгээдээр бүртгүүлэх тохиолдолд мэдээлэл хүрэхтэй этгээд хэсгийг сонгоно. Мэдээлэл хүрэхтэй этгээд сонголтыг сонгосноор байгууллага бүртгүүлэх цонх гарч ирэх бөгөөд та өөрийн байгууллагын мэдээллийг оруулна. Ингэхдээ улаанаар тодруулсан хэсгүүдийг заавал бүглэх шаардлагатайг анхаарна уу? Хуулийн этгээд бүртгүүлэх тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэл бүртгүүлсэн албан ёсны нэрийг бичнэ. Аж ахуйн нэгжийн төрөл болох ХК-г бичих шаардлагагүй бөгөөд зөвхөн хуулийн этгээдийн төрлийг оруулна. Регистрийн дугаар хэсэгт хэрэв иргэн бол иргэний бүртгэлийн дугаар эсвэл регистрийн дугаарыг бичнэ. Харин хуулийн этгээдийн хувьд тухайн аж ахуйн нэгжийн регистрийн дугаарыг бичнэ. Бизнесийн үйл ажиллагааны төрөл хэсэгт мэдээлэл хүрэхтэй этгээдийн тусгай зөвшөөрлийн чиглэл тохирох сонголтыг сонгоно. Имэйл хэсэгт GoEmail-тэй холбогдоход ашиглах цахим хаягийг оруулах бөгөөд бүртгэл, тайлан, цахим зурвастай холбоотой мэдээллийг энэ хаягаар илгээх тул байгууллагын албан ёсны захимшуудан оруулахыг зөвлөж байна. Утас болон хаягийн мэдээллийг үнэн зөв бүглэж оруулна. Үүний дараа танай байгууллагыг төлөөж энэхүү порталд мэдээлэл оруулах хянах хэрэгтэй админ хэрэглэгчийн мэдээллийг оруулна. Хэрэв та иргэнээр бүртгүүлсэн тохиолдолд админ хэсэгт өөрийн мэдээллийг дахин оруулж болно. Хэрэглэгчийн нэрийг латин үсгээр бүглэх бөгөөд нэрийн өмнө мэдээлэл хүрэхтэй этгээдийн төрлийг илтгэх ухтур ашиглан бичнэ. Энэхүү талбарт өмнө оруулсан байгууллагын албан ёсны цахим хаягийг давхар болон бичих боломжтой. Нууц үгийн тухайд хамгийн багадаа 8, хамгийн ихдээ 20 тэмдэгтэй байж болох бөгөөд доод тал нь нэг жижиг үсэг, нэг том үсэг, нэг цифр, нэг тусгай тэмдэгт оруулна. Энэхүү нууц үгийн нууцлалыг сайн хадгалж, аюулгүй байдлын үүднээс жил тутам сольж байх шаардлагатай. Админ хэсгийн мэдээллийг бүрэн гүйцэд бүглэж дууссаны дараа та дэлгэцээр харуулах аюулгүй байдлын кодыг оруулаад хянаа дэлгэх товчийг дарна. Хэрэв бүртгэлийн хэсэгт алдаатай дутуу мэдээлэл байгаа тохиолдолд улаан өнгөөр харагдах бөгөөд бүртгэлийн товч идэвхжих боломжгүй юм. Иймд бүх цонх ногоон өнгөөр харагдах тохиолдолд бүртгэлийг илгээх боломжтой. GoEmail порталд бүртгүүлэх хүсэлтэд илгээсэн тохиолдолд санхүүгийн мэдээллийн ажлын 1-3 хоногийн дотор таны хүсэлтийг шийдвэрлэнэ. Хэрэв энэ хугацаанд таны хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд санхүүгийн мэдээллийн албаны 321919 дугаар болон FIU@monголbank.ceg хэмээн цахимшууданд хандаарай. Бүртгэл зөвшөөрсөн тухай цахимшуудан таны бүртгүүлсэн цахим хаягт ирсний дараа систем нэвтрэх хэрэг үүснэ. GoEmail цахим порталд амжилттай бүртгүүлсэн тохиолдолд гүйлгээний мэдээлэл, с жигтэй гүйлгээний тайлан илгээх боломжтой. Таны илгээж буй тайлан мэдээлэл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад суурь гэмт хэргийг шалгаж илрүүлэх чухал үндэслэл болно. Энд мэдээлэл хүрэхтэй этгээд та хууль засан үүргийнхээ дагуу тайлан мэдээллээ цаг тухайд нь илгээж байгаарай.